За эрхэм хүндэт үзэгчид та бүхэн маань сайн байцгаана уу? Би одоо Хөлбөмбөр хотынхоо Хөлбөмбөр жүжигийн театрт хурж ирээд байж байна. Өнөөдөр энд Хөлбөмбөр хотын Бодсон бос соёлын өвийн дэлгэн үзүүлгийн тоглолт нэжгэр их явагдаж байна. Ингээд одоо та бүхэн надтай хамтаар энэ удааны тоглолтын нарийн байдлаас ойлгоорой. Тусгай Бээжин хотоосоо хурж иржээ. Ягаад гэвэл манай нэг Хөлбөмбөрт бас олон үндэстэн ясны хүмүүс урлагчид цуглараад игээд тоглолт гаргах бас их сайхан байна. Харилцан дуунуудаа солилчин энэ зохион байгуулсан хүмүүст бас их баярлж байна. Бид нарыг бүгдийг цуглуулж авчираад Бээжингээс ирсэн байна, Хөх хотоос ирсэн байна. Хар мөрөн мужийн Чичхаараас ирсэн байна. Тэгвэл Шинжаангийн Тарватагаас ирсэн байна. Ийм болохоор энэ олон хүмүүс бүр өөрийнх нь нутаг хөлтэй устай ардын дуунуудаа авчираад игээд болтуулаа игээд тоглох бас их сайхан байна. Орчмын 2 хэдэн жилд бас ингэж бүр дандаа буцын бусан соёлын үеийн дуучнуудад ингэж цугларч юу хийсэн тоглолт гаргасан удаа бас ховор болохоор өнөөдөр хүрэлцэж ирээд их баяртай байна. Тэгээд өөрийнхөө бас их дуртай жоохондоо байхдаа сонссон ерөөлийн дуу гэдэг нэг гоё дуу байдаг юм аа. Би тэр дуугаан бас жоохон байхдаа 5-6 настай айлын хоримонд очиод Монгол гэрийн арталт нь гадна нааджсэн нэг л удаа сонсоод тэгээ сурчсан. Тэрийгээ би одоо өнөөдөр ингээд бас нэг 50 хэдэн жилийн дараа гаргаж одоо дуулъя гэд бас их сайхан бэлтгэлтэй их бас их сэтгэл өндөр тэгээд оролцож иржээ. Тэгээд их баяртай байна. Сэлэ дөрвөн улирлын хувцаа бүр үлээ хувцаа мүдэжэн зуны хувцсан энэ сувуу мүдэжэн энэ гоё зуны хувцаа өмдөд өглөө игээд хэдэн янзын хаврын намрын дөрвөн улирлын хувцаа өмдөд игээд оролцож. Нэг тоглолтоор их баяртай байна. Би одоо өөрийн үндэснийхээ Төмгөс өвн кардын дуу Алтан гургалын нутаг гэсэн дуу дуулж яваа. Спринт тоглолт тоглож байна. Их гоё болж байна. Агуул өвөг багуур орчоо агуул бараг олон босын бос усарын хамгаалгч нарыг баяр хүргэж